Сайн байцгаана уу? Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтийг нийт эрэлтийн талаас нь тайлбарлая. 2024 онд нийт эрэлт 5%, дөрөвдүгээр улиралд 5.4%-аар өслөө. Үүнийг дотоод эрэлт, ялангуяа өрхийн хэрэглээ болон хөрөнгийн нийт өрөмтөл голонд үзсэн байна. Тухайлбал өрхийн хэрэглээ дөрөвдүгээр улиралд 9%-аар өсөж, нийт эрэлтэд 5.31%-ийн эргэн нөлөө үзүүллээ. Үүнийг хүнсний бус хэрэглээ, тэр дундаа тээвэр хэрэгсэл, орон сууцны хэрэглээ голлон бүрдүүллээ. Төсвийн зардлын өсөлттэй холбоотойгоор төрийн байгууллагын хэрэглээ 10.7%-аар өсөж, нийт эрэлтэд 2.3%-ийн эргэн нөлөө үзүүлв. Хөрөнгийн нийт өрөмтөл тайлан төлрөлт 5.8%-аар өсөж, нийт эрэлтэд 3.4%-ийн эргэн нөлөө үзүүллээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хүлээлтэд төрөөгүй, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын импорт огцомжлсон учраас цэвэр экспорт нийт эрэлтэд 5.6%-ийн сөрөг нөлөө үзүүллээ.